За бүгдээрээ сайн байцгаана уу? За би сайн байна уу? Өөртөө бичлэгээ хийхгүй болохоос сайн байна шүү. За одоо тэгээд нэг мэт 4-р сар бүр хаяанд тулаад ирчихсэн маргааш. 4 сарын 1 болох гэж байгаа юм байна. За тийм болохоор өнөөдөр бүр зориулн зав гаргаж цагаа гаргаж 4-р сарын бичлэгээ хийх гээд бэлдсэн байна. 1-р, 2-р энэ гоё картыг хүлээгээд байсан жаахан. Захиалчаад энэ миний бүр маш их дуртай карт. Тэгээ би ер нь хизээч картууд танилцуулж байгаагүй. Ямар ч карт авсан надад энэ 30-40 төрлийн карт байна л. Гэтэ энэ картыг бүр үнэхээр дурлан хайрлан бараг мөрөөдөж зөвлөж авсан карт байгаа. Тэгээ дөнгө сая тисэхгүй задлж үзээд. Тэсэн чинь харж байгаадаа нэтээс харж байхад ч ерөөсө том жижиг мэдэгддэг шүү дээ. Тэгэхээр нэг иймэрхүү те одоо эдгээр чи ийм харьцаа нараа бүр ийм өөр байхгүй. Энийг айгу том карт гэж бодож байсан чинь энээс ч бүр том юм байна бүр. Тэгээ шинэ карт дөнгөж задлаад гадна гялгар цаасыг нь авсан гэсэн үг. За тэгээд карта яг уу энэ бол Япон карт маш том. Тийм тайлбарууд нь дандаа Япон хэл дээр байгаа. Тэгээд ийм хөөрхөн тайлбар номтой. Ийм хөөрхөн тайлбар номтой. Одоо их удаан бодож авсан. Айгүй үнэтэй байхгүй юу? Тэгэл өөрөөсөө харамлан байж арай гэж нэг юм өөрийн болголоо гэж. За, тэгээ энэ хөзрийг яг танилцуулж байгаа гэхээр өнөөдөр энэ гоё хөзрөөсөө сонголт хийх гэж байгаа. Бус төзрүүттэй харьцуулахаараа бүр ийм байхгүй. Энэ ч бас Япон карт. Энэ бас Япон. Энэ бас Япон. Тэгсэн чи энэ ч бүр ингээ гаранд баг ингээ холихоор ингээ багтахгүй сайн нэг жаах ингээ одоо бас нэг сонголт хийх гэж байгаа учраас яг тэр чигээр нь гэхэр чинь бүх юм дараалалаар байж байгаа байхгүй энэ тоонууд нь жишээ. Нэгээс эхлээл хэдвэрлээ 70 хэдвэрлээ. За тэгээд жаахан ингээ хөдөлгсөн байгаа. Тэгээ одоо энэ дээрээсээ дахиж жаахан хайлж агаад сонголтын карт энэ гоё картаасаа та хэддээ сонгох гэдэг нэ гэсэн үг шүү. За гээд одоо 4-р сарын уншлагын сонголтын картыг хийе. Ардл марталны хөөрхөн кавай. Хөөрхөн Усад Токо гэд Японд нэлээд алдартай нэг юухийн энэ яг таруу хөзрийн бүр ингээд сургалт явуулдаг багш хүн байдаг л да айгу алдартай. За тэрний өөрийнх нь гаргасан хөзөр гэсэн үг. Яг нэг Япон шинж маяг нь хадгалагдсан тийм. Хөөрхөн карт байна. За энэсээ та хэдтэй өнөөдөр сонголтын картыг цоо шин хөзөр болохоор ингээд задраагүй. Ерөөсөө харихад хэцүү байгаад байна л. За жаахан халаатай. Гой нэгээрээ бас тарахгүй байна. Миний жижигхэн гаранд багтахгүй байна. Энд чи бас. За энэ энийг вау, айгу хөөрхөн карт байна. Зургийг харахаар хайр хөөрхөн. Зургийг харахаар хайрлж дурламар санагдав. Хөзрөндөө дурлал тэгээ сууж байгаа юм байна л. Тэнийг юм ярина шүү дээ монтор. Хөвчлөл хүний асуудал үзэж суудаг болохоор ч одоо нэг юм баяр баясгалантай юм. Зураг хараад баярлдаг болж байгаа шүү дээ. За 2-р карт. 2-р картыг сонгоё. За 2-р картыг бодод гаргаад өгчих юм. За энийг эдэлдээд ирэхээр би энийг нэлийн эдэлж хэрэглэнэ гэж бодож байгаа. Тийм учраас удахгүй миний үгэнд ордог болох байхаа энэ. Одоо бүр шиндээд ерөөсө басан зогцоогүй байна энэ дээр. За канашими гэж яах юм. Канашими гэх нь болохоор жаахан уйдхэр гонгийг илэрхийлсэн хөзөр сонгогдчихлоо хөрхий. За тэр ч яг зөвхөн сонголтын хөзөрлөө. Тэгтээ би бас гэж утгыг хэлэх буруу байсан биш үү сая анзаарч байгаад.
эргээд бодоход юм чи. Утга мэдхгүйгээр сонгох ёстой л доо ер нь бол. За ийм 3 үзэр. Өнөөдрийн сонголтын 3 үзэр. Хоёрыгаа ер нь солино. Ягаад гэвэл утгыг хэлж тэнэгтлээсээ дундор нь бай. Хоёрдугаар үзрийг дахин сонголтын карт гаргаж өгөөч. Хоёрдугаар үзрийн дахин сонголтын карт энэ. Үгүй энэ ямар сони юм бэ? Угаасаа гарах хэрэгтэй юм байна. За. Асуудалгүй бүр хоёр дахь гараад ирлээ. Энэ үзэр аль хэзээ миний юунд орцсон юм бэ? Миний энергэнд орцсон байна. За ингээд 3 төрлийн сонголттой. За та мэдрэмжээрээ 1 2 3 уншлах нь нэгээс эхлээд дарааллын дагуу явагдана. За энерги орчны энергийг зарил. За окей. За ингээд сонголтыг бол хийцэн байхаа гэж найдаад картуудаа ойлгохгүйгээр энэ communication гэдэг нь болохоор 3 дугаар карт тийм ээ. 2 нь болохоор энэ. За ингээд 1-р группийн уншлагад оръё. 1-р группийн уншлагад орно. За ерөнхийдөө одоогийн энерги сая ойрхон саяхандаа ер нь нэг тийм одоо 4-р сарын чинь ойрхоныг үзэхгүй шууд одоогийн энерги эндээсээ цаашаа яах вэ гэж үзэх юм байна. Тэр юу бол ойрхон саяхандаа яасан юм хаашд өнгөрсөн юмыг одоо юуг нь үзэх шиг. За энэ одоо эргэж нээлхийг илэрхийлсэн хөзөр шүү. Эргэж нээлэх тийм дахиж нээлэх. Одоо нэг хэсэг зай авсан байж байгаа дахиж нээлэх гэсэн энерги гарч ирсэн байна. За одоогийн 1-р группийнхний одоогийн энерги. 1-р группийнхний одоогийн энерги. Receptive. Ер нь хүлээж авсан энерги шүү. За тэгээд хөрүүлээд харнаа. За одоо тараад хүзрээс. Тараа хүзэр маань юу илэрхийлэх нэ гэдэг. Тараа хүзэр авсан. За 4-р сард. За 4-р сарын хүн хоорондын харьцаан дээр үзрөө гаргая. Хүн хоорондын харьцааны хөтөч. 4-р сарын хүн хоорондын харьцаа.
ажил төрөл дээр хөзөр нээчээд ажил мөнгө санхүүгийн байдлын хөзөр нээчээд за тэгээд уншин да. За ажил мөнгө санхүү дээр гөрөлдөлнэ. Ажил мөнгө санхүү. Энд орчин уу? Камертаа. Нөгөө камер дээр байршдаг болохоор нөгөөдхийг хардаг байхгүй юу? Тэгээ хэрэг болгож босож харахгүй бол за ажил мөнгө санхүү. Ажил мөнгө санхүүгийн байдал яаж байна? За одоо нөгөө энэ хөзрөөсөө энэ бол сонголтын хөзөр. За ойлгомжтой. Нөгөө юу буцаж ирэх. Тэ эргэж харьцаа эргэж одоо нөгөө нэг сэргэж байгаа байдлыг үзүүлсэн хөзөр байна. За одоо энэ дээр хүн хоорондын харьцаанд гарсан ажил мөнгө санхүүгийн тухайд 4-р сар дээр яг ямар oracle message гарч ирэх вэ гэдгийг нэг шинэ хөзрөөс ахаад судлах. Ажил мөнгө санхүү. За энэ юм аа. Окей. Шинжсэн айк. За боломжтой. За уншлаханд орно. За 4-р сарын за одоогийн энерги дээр ер нь нөгөө одоо нүцгэн үнэнтэйгээ эвлэрнэ гэдэг шиг тийм ээ. Одоо айгүй тийм нөгөө юу байсан гэсэн үг. Юу гэх одоо яг л өөрийгөө байгаагаар нь хүлээж авах. Одоо нэг тэгж том мөрөөдлийн ч юм уу, холын ч юм уу юм бодохгүй. За тэгвэл яг одоогийн энерги дээр танд ихэнх нь одоо яг нэг хүн хоорондын харьцаа, хайр дурлалын сэдвээр магадгүй энэ хөзрийг илүү онцгойлон үзэж магадгүй нэг тийм энерги орж ирээд байна. За тэр нь болохоор яг ямар учиртай вэ гэхээр одоо нөхөртөөгөө юм уу, их нэртэйгээ юм уу, хайртай залуутайгаа юм уу, зов ирэх байгаа залуутайгаа юм уу тэрнтэйгээ богино хугацаанд юм уу? Ер нь богино хугацаанд байх магадлал нь өндөр. Түр одоо нэг жоохон муудалцсан, маргалцсан тэр нь өөр хин нэгэнтэй хардсан байдлаас үүссэн. Хардталтаас үүссэн маргаан гэсэн үг шүү. Ихэнх. За тийм тохиолдолд эргээд яг одоогийн энэ цаг үедээ эргээд одоо ойлголцож байна. Эвлэрж байна гэсэн үг энэ. Тэгээд одоо энийг тийм хардталтаас үүссэн хэрүүл маргааныг одоо ингээд болио гэд ингээд хоорондоо эвлэрч байгаа энерги. За тэгээд магадгүй энэ нь үнэхээр бодитоороо тийм байсан уу? Бодитоороо үнэхээр хардах шалтгаан байсан уу? Эсвэл одоо хийсвэр төсөөлөл байсан уу гэдэг бол өнгөрсөнд бол үлдчихэж байгаа. Тэрний бол шалтгаыг ухах шаардлага шалтгаан бол байхгүй. Харин одоогийн энерги дээр та тэр хүнийг одоо нэгсэндээ хүлээж авч байна гэсэн үг. За тэр нь одоо өөр хүүхдээ бодоод хүлээж авах уу, өөрийнхөө амьдралыг бодоод хүлээж авах уу, тэр дээрэнгүй энэ хүнийг нэг тавиад явуулаад орхиод болиод холдоод ингэж чадахгүйгаас хойш одоо хүлээж авъя гэд тий. Зарим бодитоороо үнэхээр тийм асуудал болсон байсан ч гэсэн хүлээж авах гэдэг байхгүй юу? Ер нь бол хүлээж авч байна гэсэн үг. Магадгүй нөгөөх нь эсвэл тий үнэхээр алдаатай юм байсан ч гэсэн за тэгээд уучлал хүлээж авч байна л гэсэн үг. За яг одоогийн таны энерги дээр ерөөсөө яг юм. Эсвэл хэн нэг тэгж хүлээж авах. Эсвэл өөрийгөө бодит өмнөр нь хүлээж авах. Нэг холын тийм мөрөөдлийн юм бодохгүй.
За миний яг чадах юм нь одоо яг л ийм л юм байна. Би ерөөсөө одоогийн энэ байгаа төвшөндөө энэс илүү юм чадахгүй. Яг одоо өөрийнхөө байгаа бодит байдал дээрээ одоо юу гэх юм тийм яг л өөрийгөө байгаагаар нь тий илүү мөрөөдлийн юм ярьж яхаар одоогийнхоо яг энэ байгаа чадах юм аа л хийж гэдэг юм уу тий ажил төрөл байлаа гэд бодоход. За яг ийм чиглэл дээр яг өөрийгөө хүлээж авч байгаа энэ нэр байна гэсэн үг. За 4-р сарын хүн хоорондын харьцаан дээр энэ төрөний хэлсэн нөгөө нэг эргээд энэ нөгөө нэг гэрүүлээ идэм найзлага найз өхнөгөө хэнийгээ байдгийн тэр нэг жоохон төр маргаантай байсан хүнийгээ эргүүлж хүлээж аваад ер нь бол гэрүүл айгүй баяртай жаргалтай аз жаргалтай илэг бүтэн зарим нь найз нөхдөндөө одоо тэр нөгөө нэг найз нөхдөд харьцаа байлаа хэнийг нэг жоохон ингээд жоохон буруу ойлголцлоос бол явуулж исэн бол эргээд тэрнтэйгээ эвлэрээд одоо маш их баяр хөөртэй аз жаргалтай байгаа байдал. Тэгэхээр нэгэсэнд 4-р сард танд айгүй эерэг энерги ирж байна гэсэн үг. Тийм. Энд нэг уужилж тавьж нэг болохгүй байсан нэг харьцаагаа эргээд ямар харьцаа байсан ч гэсэн одоо биелж гин хоорондоо эв зүйтэй болж гин баяр хөөртэй аз жаргалтай байна гэсэн үг. 4-р сарын энерги. Хүн хоорондын харьцаан дээр. Тэгээ энэ харьцаа нь яг таны хувьд яг юу авчрах вэ гэхээр эргээд тэгэж баяр хөөр аз жаргал бүхнийг нөгөө өгснөөрөө танд айгүй өөртөө итгэл бүр урагшаа алхах урам зориг өгөх байхгүй юу. За одоо харьцаа нэгсэндээ сэтгэл зүйн байдал айгүй гоё доктортой болоод ирж байгаа байхгүй аз жаргалтай дүүрэн ийм одоо өмнөх тэр сард сая болохгүй байсан одоо нэг өнгөрч байгаа энэ харьцаан дээр болохоор бүр юу ч их урам зориггүй зөвхөн одоо ийм байх юм бол юу ч хийсэн ч ялгаа авахгүй ч гэдэг юм уу те нэг юмд нөгөө нэг итгэхгүй нэг урам зориггүй нэг итгэлгүй болчтой шүү дээ те. За яг нэг тиймэрхүү байдалтай байсан гэсэн үг. За тэгээд одоо энэ 4-р сард энэ энерги ирснээр маш хурдтайгаар нэгсэндээ чиний итгэх итгэлийг, урам зоригийг, урагшаа ингээд өөртөө итгэлтэй бос бүхнийг төлөвлөөд өстэй юу ч байсан өстэй даваад гарнаа, ард нь гарнаа өстэй ямар сорилт ирсэн ч гэсэн те ямар сорилт ирсэн байсан ч зүгээр ингээд нэг туулаад өнгөрнөө те тэр ямар асуудлууд байсан ч одоо нэг асуудал надад болохгүй гэсэн тийм те хичнээн хэцүү, бусдын хувьд хичнээн хэцүү байсан ч гэсэн яа гэвэл энэ хүний сэтгэл өөрөө ийм хүнийг нөгөө хөдөлгөх хөж байгаа байхгүй юу. Энд айгүй их баяр хөөр аз жаргалын энерги ингээд ороод ирэнгүүт таныг бүр нөгөө нэг энэ сая 3-р сард өнгөрж байгаа энэ цаг хугацаанд байснаас ч бүр тис өөрхөн болгож байгаа байхгүй. За, ийм гайхамшигтай 4-р сарын энерги хүн хоорондын харьцаан дээр ирж байна. Тийм. Энэ бол одоо эвлэрлийг хэлж байгаа байхгүй. Эргээд нөгөө дахин буцаж ирэх те. Дахин буцаж ирэх, дахиж эвлэхийг хэлж байгаа. Дахин нэгдэх. За одоо мөнгө санхүүгийн харьцаа ажил төрлийн байдал дээр болохоор яг юу гарч ирж байна гэхээр танд маш хурдтай шинэ эхлэлийн энерги орж ирж байна. Маш хурдтай. За тэр нь болохоор таны бүр хүсэн хүлээж исэн, бүр үнэхээр хүсэн хүлээж исэн. Энэ шинжсэн ай гэдэг хөзөр байхгүй юу? Энэ болохоор жинхэнэ хайр гэсэн үг. Одоо жинхэнэ дуртай байдал, жинхэнэ хайрыг илэрхийлж байгаа. Гэхдээ энийг хайр гэж хэлж байгаа боловч хүний дуртай ажлыг хүсэж байгаа юмыг яг нэг үнэхээр одоо нэг бүр дотроосоо хүсэж байгаа ажил биш үү нэг тий? Ажил төрөлч бай, юу ч бай. Та өнөөдрийг үртэл ч юм уу нэг тийм жоохон хүсэхгүй ажиллаа хийгээд за би нэг ийм хийж бол одоо ёстой гэд нэг дотроо ингээд юу гэх юм төлөвлөсөн хэрнээ зориг гарч хийж чадахгүй байсан. Тэгтэл нэг тийм чадчмаар санагдаад байсан ажилч байдаг юм а тийм ээ. За үнэхээр ингэ нэг өөрөөсөө дотроосоо дуртай тийм ажил гэсэн үг. Ажил төрөл мөнгө санхүүгийн байдал дээр тэр яаж нөлөөлж орж ирэх вэ гэхээр маш хурдтай танд руу орж ирнэ шүү 4-р сард. Бараг 4-р сарын одоо энэ ихэнх үеэр нэг удахгүй орж ирэх энерги маш хурдтайгаар орж ирж байгаа бүр бараг өнөө маргаашгүй ингээд тулцсан энерги. А тэн дээрээс та юу эхлэх гэж өнөхөр бүр ингээд шинэ ажил, шинэ сургууль, шинэ санаа оноо, одоо шинэ одоо юу гэх юм бизнес. За энэ дээрээ та
маш ирчтэйгээр одоо энэ нөгөө нэг энэ хайр сэтгэлийн ч юм уу энэ өмнөх энэ гэр бүлийн харьцаа ч юм уу нэг найз охин энд нэг ярьсан штэ танд айгүй их урам зориг өгж ийн гэсэн. Айгүй их урам зориг өгөө та бүр өөртөө юу ч байсан туулна гэсэн энерги биш штэ. Энэ чинь ажил төрлийн чинь байдал дээр бас айгүй одоо шууд нөлөөлж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүний ажил төрөлч бай хайр сэтгэлийн харьцаач бай хүн хоорондын харьцаач бай шууд утгаараа нөлөөлж идэгөө гэдгийг энэ дээрээс айгүй тодор харж болохоор байгаа байхгүй. Нөгөө хүний нөгөө сэтгэл амгалан аз жаргалтай болвол ирээдүйг төсөөлж урагшилж ингэж бодож чаддаг. Тийм биш бол юу ирээдүйтэй мантай болдгоо гэдэг нөгөө нэг тэгтлээ одоо тэгж хүнд энерги тэгж нөлөөлдгөө гэдгийг хэлдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр та яг энэ дараа Night of Wands үзэр Night of Wands гэдэг энэ хоёр өдөр чинь бүр давтан гарч ирж байгаа. Тэгээ хоёр өөр өдрийн нэг ижил утгатай өдөр. Энэ яг юу хэлэх гээд байна гэхээр таныг одоо энэ гал цогтой эрчимтэй тий хөө одоо ч нөгөө дотроос шатна гэж нэг юм байгаа шүү дээ. Энийг бас түрүүн тэгж хэлээдсэн. Дотроосоо шатаар оо өстө юу ч байсан тулна гэсэн. Энэ дээр яг тэр энэ эрийг чинь давтаж гарч ирж байгаа байхгүй юу? За тэгээд ажил төрлийн байдал дээр та өөрийгөө одоо нэгсэндээ одоо нэг ийм өндөрлөг одоо нэг за би тэнд хүрнэ гэд тэ. За би энэ ажил одоо дөнгөж эхлэх гэж байна. Бүрээс түүхийгээрээ байна. Дөнгөж эхлэх гэж байгаа шатанд байгаа. Хүний амьдралаар ярих юм бол одоо хүүхдээрээ байна. Тэ дөнгөж нэлхаараа байна. Гэхдээ би энэ ажлыг бүрээс нөгөө эцэст нь тултлна. Энэ одоо энэ салбарын юм уу? Энэ ажлынхаа юм уу? Яг ингэдэг нэг оргилтон тултлна би хийнэ гэдэг нэг ихлүүлвэл би тэгж хийнэ гэдэг одоо шийдвэрийг гаргах гэж байгаа. Ойлгосон уу? Ажил төрлийн байдал дээр шийдвэр гаргах гэж энэ 4-р сард. Та нэгсэндээ төсөлт төлөвлөгөө за би энэ ажлыг эндээс эхэллээ. Энэ тгээс эхэллээ. Энд хүрэхээс нааш бол зогсохгүй, энэ эцсийн зогсоолт нь очихоос нааш би дунд нь зогсохгүй гэдэг төсөл төлөвлөгөөнүүдийг боловсруулад 4-р сард одоо ерөөсөө эхлэлийг нь тавьж эхлэе гэдэг дээр шийдвэрээ гаргаж байгаа гэсэн үг шүү. Яг энэ ажил нь эхэлчихэж байгаа бол бас биш шүү. Тэгэхдээ танд урам зориг, эрч хүч тэгээд одоо нэгсэндээ энэ Emperor хөзөр гэдэг чинь эзэн хаан гэдэг хөзөр эзэн хаан шиг болтлоо энэ ажлыг явуулна гэдэг шийдвэрийг гаргана гэсэн үг. Тэгээд үндэс суурийг нь бэлдэнэ гэсэн үг хараа. Үндэс суурийг нь. Одоо чи наана ингээд нэг дотроо ингээд байгаагүй аль нь ч юм ч бэлдээгүй болон болоогүй байгавч энэ ажил цэцгэлэн дэлгэрнэ хөгжин бүр томорно гэдгийг нь мэдээд суурийг нь бэлдэж эхэлнэ гэсэн үг. Нөгөө нэг суур сайтай байж нэгсэндээ бэлтгэл ажилдаа орё гэдэг дээр шийдэх гэдэг юм л та. За одоо энэ ингэнэ гэдгийнхаа бэлтгэл ажилд орох. За 4-р сарын таны ерөнхий энерги юм байна тий. Ягаад гэвэл энэ хүний нөгөө нэг энэ аягүй чухал мэдэрч байгаа байхгүй энэ одоо хүний хайр сэтгэлийн амьдрал хамт дэмжиж ингээд нөгөө өөр хин нэгэнтэй гэхэр чинь хүн урагшлахгүй. Харин энэ сэтгэлийн асуудал гоё зэгцэрсэн байхад бол ерөөсөө ингээд урагшлах ирч хүч хөвлөл танд хүчтэйгээр орж ирж байгаа гэсэн үндсэн юм байгаа байхгүй. Зарим улсуудыг бас нэг хэлсэн шүү дээ түрүүн тийм. Өөрийнхөө нөөстөө нэг нүцгэн үнэнтэйгээ нүүр тулна гэж. За би ийм л юм хэмжээний юм хийж чадах юм байна гэж. Өмнө нь бол хэрвээ энэ ажлын сандал дээр саяын сүүлийн тэр байлаа гэдэг те айгу том мөрөөдөд байсан байж болох байхгүй юу? Ажил дээр эхний хувилбарын улсууд. Тэд нар болохоор яг яаж байна гэхээр одоо нэг ажил ингээд айгу томоор эхлүүлсэн. Чамд боломж нь одоо чи нэг ингээд нэг 100% нэг юм ингээд айгу томоор мөнгөтэй хүмүүс шиг айгу томоор төсөөлөө томоор эхлүүлсэн гэсэн үг. Бодоод исэн гэсэн үг. Гэтэл чиний үндсэн нөхцөл боломж одоо тэ юу гэх вэ? Одоо нэг 10 юм байх чиний мөрөөдлийг хүрэхэд эхлүүлэхэд ч юм уу 10 юм байх ёстой байдлаа гэхэд чамд дөнгөж 1-2 хүн л байгаад байгаа гэсэн үг. Одоо нэг 10 сая төгрөг хэрэгтэй байгаад байсан чамд одоо 1 юм 2 сая л байгаа. Чи тэгтээ 10 таа болчвол энийг хийнэ гэж бодоод байсан гэсэн үг байхгүй.
10 сая байж ижил би энийг хийж чадна гэдэг. Гэтэл яг 4-р сар дээр яг юу болох гээд байна гэхээр 10 сая байхгүйсэн ч гэсэн багаас нь 1-2 сар өөрийнхөө байгаа боломжоор одоо нэгсэндээ эхлэхээр шийдвэрээ гаргана гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу? За 4-р сарын ерөнхийдөө ийм энерги орж ирж байна. За ярихаар айгүй хам хатдаг юм аа. За тэгээд дундуур нэг балга ус уучи. За ингээд энэ эхлүүлэх гээд байгаа ажил чинь тий таны төсөөллөөр бол emperor буюу эзэн хаан болтлоо хөгжих ажил гэж та бол төсөөлж эхлэх гэж байгаа л ажил байна тий. Гэтэл бодит байдал үнэхээр тийм үгүй юу хоёрыг одоо тий одоо би ингэдэг энэ надаас хувийн уншлага авч байгаа болсод буруу сонголт хийсэн алдаа гаргацсныхаа дараа одоо энэ ер нь би зөв юм эхэлж үгүй асуугаад байдаг байхгүй юу? Үгүй чи хайрын цаг хугацаа штэ. Буруу зөв хоёроо эхлээд алийг нь эхлэх вэ гэдэг мэдгийг эхлээд мэдчихээд эхлэлтэй энэ чинь цаг хугацаа мөнгө санхүү бүх юм чи хайрын штэ ер нь. Та одоо нэг гоё хүн нэг юмыг бодохоор нэг гоёын төсөөлөө явчихдаг штэ тий. Бодит байдал нь үнэхээр тийм үгүй юу? Үнэхээр цаашдаа яг чиний бодож байгаа шиг гоё байхаагүй юу гэдэг. Тэгнэгээл тэгэл баахан мөнгөө зараал одоо юу гэдгийг нэг хүн үйлчлэгээний төв нээх гэж ч юм уу одоо нэг хоолны газар нээх гэж ч байд юм уу гэдэг дэгжсэн аа. Юмд чинь тий танд зохилтой байршил. Жишээ нь тийм ээ. Таны энергийг тэр орчны энерги муу бол та ямар орчны энерги муу газар юм эхлүүлэх гэдэг жишээ нь амжилтанд хүрэхгүй байхгүй юу? Гэх жишээний нэг тийм сонголт хийхээсээ өмнө шийдвэр гаргаад нэг юм эхлүүлэхээсээ өмнө одоо нэг хөзрөөр нэг мэрглүүлээд үзчихясаа гэж би боддог байхгүй. Тэгэхэд чинь энэ хөзрийн шийдвэрээр шууд шийднэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ л танд харагдахгүй байгаа өнцгөөс чинь боломжгүй чинь нэг хилээд өгөхөр хүн чинь нэг зогсож жагаад нэг арай өөр өнцөг янз янзын байдлаас нь одоо нэгсэндээ бодож үзэх байхгүй юу? Энэ дээр бол яг таны энергин дээр энэ ажил төрөл дээр үрээс яг л нэг тийм юм бодоод байна. Та алаадаг нураадаг надад юу байсан ч дайраад өнгөрнө гэд ингэж ингэх гээд байгаа байхгүй юу? Энэ бол өстой намайг эцэст нь бол өндөрлөх төргөнэ гэл өстой. Эннээс цаашх энергийг би үзэхгүй байгаа байхгүй яагаад тэгэл. Тэгээ үзэхгүй байгаа. Ингээл 4-р сар цаашаа үзэх нь хүн болгоных яагаад гэвэл өөр штэ тий. Хүн болгоны хийх гэж байгаа юм өөр, хийх гэж байгаа ажил өөр. Тийм болохоор хүн болгон тусдаа өөрөөсдийнхоороо тэр энэ эхлүүлэх гээд байгаа нэг юм дээрээ асууад үзэхэд юм бол санагддаг шүү дээ. За ингээд тийм хийх гэж байгаа ажил чинь бол тэгтээ нэг юм байна. Энэ онцлог дээр дахиад нэг хэлгээд өөрөө чинь маш дуртай ажил гэж хэлээд байгаа л да. Уул нь бас. Нэг онцлог нэг юм байгаа шүү тий. Зүгээр л нэг төсөөллийн за тэр тийм л юм хийчихвэл хүмүүс их мөнгө олоод байна. Тэгвэл би ч гэсэн хийж болчихно гэсэн бодол бол бас биш байх магадлал бол бас гараад байна тий. Нэг ялгаа нь бас нэг тийм юм байна энэ дээр. Харин дуртай ажиллаа хийж байгаа хүн бол амжилтанд нэр хүрэхээс нааш зогсдоггүй гэж нэг юм бол харин бол үнэн шүү дээ. Ястаа нэг хин юуг хэлсэн ч ястаа яасан байсан ч ястаа би дуртай юм хийж гинэ гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэр хүчийг бол хинч зогсоохгүй л дээ ер нь бол бас. За ингээд манай 1-р группийнхний 4-р сарын уншлага ингээд өндөрлж байна. За уншлага сонссонд баярлалаа гэлээ. За тэгээд юун дээр дундуур нь энэ хөзрөө хурааж авах хооронд бас зүгээр дими суул одоо тэгээд байжснаас гээд
За хэрэг хүмүүс нэг чатаар асуугаад байдаг л та нөгөө уншлага одоо ямар үнэтэй ингээл 20 минутанд 50,000 төгрөг байдаг шүү. 20 минут зөвхөн танд хөзрөө дэлгээд бүр видеогоор ингээд кол нүүр царайг чинь харж байгаад энерги чи мэдрээд тэгээд уншлагыг чинь хийж өгдөг байгаа шүү. За тэгээд хэрэг хин нэг үзүүлэх гэж байгаа бол тухайн хүнийхээ зургийг нь аваад ирвэл энергийг мэдэрч уншлах хийхэд их зүгээр байдгаа гэж хэлмээр байна шүү. За тэгээд Facebook линк одоо уншлагуудын юу хэсэгт байршуулдаг. Коммент хэсэгт байршуулдаг. Тэгээд линкээр дандаа орж ирж чат бичиж холбогддог байгаа. За одоо 2 дугаар группийн уншлага эхлэе. 2 дугаар группийн уншлага энэ хөзөр бүрэх гайхамшигтай 2 удаа нэг жоохон би уншчлаа утгыг нь яачлаа гэд эргүүлээд хөнсөн чинь дахиж гарч ирж байна лээ. Тэгэхээр энэ канашими гэж жоохон уйдгар гунигыг илэрхийлсэн үзүр тийм. Уйдгартай байна л гэсэн үг. За яагаад уйдгарсан юм бэ? Манайх 2 дугаар группийнхан тэрэн дээр ерөнхий энергийн хөзөр авъя. 2 дугаар группийнхан маань одоогийн энерги. 2 дугаар группийнхний одоогийн энерги. Вау, энэ ч одоо буддаа хөзөр тас харах хөзөртэй хамт гарч ирж байгаа чинь юу болж байна? Ястаа нэг тарих зүрх бодол хоосорсон байгааг илэрхийлэх гэдэг нь үгүй юу? За шүү. Хэд зүрх. Зүү бүх юм. Ястаа нэг харахуугаар бодоод нэг бүх юм уруугаараа эргэцсэн юм шиг болно гэдэг шиг л юм бодогдоод байгаа болтой юм байна. За 2 дугаар группийнхний одоогийн энерги дээр таарах хөзрөөс бид одоо ямар энергитэй байна вэ? За 4 дугаар сарын хүн хоорондын харьцааны энерги. 4 дугаар сарын хүн хоорондын харьцааны энерги. Хүн хоорондын харьцааны энерги. Six of Wands гэж гарч ирж байна тий. Зургагийн тавын юм гэсэн шүү дээ. 6 гэж хараад ирсэн чинь. Энэ ч одоо ямар за тэр 6-гийн 8-ын аяг хөзрийг нэг жаахан дэлгэрүүлэх юм. Тэр төгсгөлт нь юу гараад ирв? Энэ яг 8-ын аяг юу илэрхийлэх гээд байна вэ? За одоо болохоор ажил төрлийн байдал дээр хөзөр дэлгэчээд за тэгээд уншин шүү. За 2 дугаар группийн ажил төрлийн байдал.
ажил төрөл мөнгө санхүүгийн байдал. Ерөөсөө ажил төрөл мөнгө санхүүгийн байдал дээр өстө жинхэнэ дан зоосны хөзрүүд гарч ирж байна. Зоосны хөзрүүд. Чин пентагийн аяг төл нэг дээр нь тавьчихсан харагдахгүй. Ингэж тавина. Тэгэхгүй бол пентагийн аяг. За 4-р сарын ерөнхий нэрэг бол ерөөсөө голчлон мөнгө санхүү дээр төвлөрж байна. За юуны хүн хоорондын харьцаа болвол нэг тийм ерөөсөө муугүй, яг л энэ нэг гэр бүлтэй нэг тийм тогтсон амьдралтай хүмүүс явах шиг байна. За тэд нар болохоор яг яах гээд байна гэхээр мөнгө санхүүгийн байдал дээр нэг жаахан нэг жоохон анхааруулж хэлмээр юмнууд одоо орж ирэх гээд ах шиг байна шүү. За одоо тэг уншлагыг уншаа. Тий. Тэр мөнгө санхүүгийн байж байгаарай. Мөнгө санхүүгийн байдлын нэг Oracle message карта авах юм. За мөнгө санхүүгийн байдал дээр нэг Oracle message карта өгч юм яг кодо. Кодо. За 4-р сарын 2-р группийн уншлага. Kanashimi conscious noting clinging the boss. Одоо яг 4-р сард яг юу орж ирэх гээд байна вэ гэхээр энэ хүмүүс бол 4-р сард мөнгө санхүү ажил төрлийн байдал дээр маш их гоё төсөөлөлтэйгээр одоо нэгсэндээ 3-р сард юм уу хийсэн ажлуудынх нь үр дүнд нэг жоохон тийм одоо хүсээгүй үр дүн ирэх гээд байгаа байхгүй юу? Магадгүй нэг хамтрагчтайгаа хамтарч эхлүүлсэн ажил нь нэг гоё өнгөлгөөр одоо яста айгүй гоёор ингээд баах юм яриад төлөвлөл одоо ийм л хэмжээний хөрөнгө оруулаад ингэвэл тэгвэл одоо яста одоо яг л ийм ашиг авах гээд байна маань гэдэг одоо ингээд нэг хамтдаа ингээд нэг эхлүүлсэн бизнесийн салбарын нэг тиймэрхүү юм дээр жоохон энэ Kanashimi гэдэг хүзэр ерөөс яг мөнгө санхүү дээр нэг жоохон өөрийн одоо нөгөө бодож төсөөлж төлөвлөж исэн биш өөр үрдэн эрхийг хэлээд байгаа. Тэр нь яг юунаас вэ гэхээр нэг юм хамтарч хийсэн бизнес юм уу нэг хин нэгэнтэй хамтарсан юмнаас болох гэдэг шүү. Ах トゥ амраг садантайгаа байд юм уу? Нэг найз нөхөд гэхээсээ илүү нэг тийм ах トゥ амраг садантайгаа эхлүүлсэн байх. За ер нь тэгээ яг хин нэгэнтэй л гэж хэлсэн дээр баг тий. Ямар хувийн уншлагаар ороо явчихна л да хэрэг тийм гэр бүлгээд ганцхан гэр бүлгээ явчих юм бол хувийн уншлага шиг болоод тэгээд бус болохгүй болчихно. За тэгэхээр хэн нэгэнтэй эхлүүлсэн бизнесийн юмнуудаа тэр хүссэн хэмжээнд хүрээгүй гэсэн үг. За тийм болохоор одоо яг ингээд одоо яасан дээр вэ? Одоо яах вэ гэдэг дээр айгүй ингэж нэг төвлөрöd байгаа байхгүй юу?
9-ийн саваа өдрөөр гарч ирж байгаа шүү дээ. 9-ийн саваа. Тэгэхээр энэ дээр өшөө жоохон тууштай тийм өшөө өөр боломж одоо яг энэ нь болоогүй бүтээгүй юм байсан ч гэсэн өөр одоо яг энэ байгаа нөхцөл байдал дээр ямар боломж байна гэдэг ингээд боломж эрэлхийлээд байна л да яг одоогийн энэ төвшөндөө. За энэ ингэж бодож төсөөлж ирсэн энэ болсонгүй. Болохгүй тодорхой болчлоо. Тэгвэл одоогийн нөхцөл байдал дээрээс өөр ямар арга чарга байна гэж одоо ингээд хайгаад эрэлхийлээд байгаа гэсэн үг. Тэгэл одоо яг ингээд өстой нөгөө юу гэх юм одоо итгэл алдаж ноён руу уурахаас өмнө гэдэг шиг одоо сүүлийн боломжуудыг хайж эрэлхийлж байна л гэсэн үг. Өөр яавал болох вэ? Өөр яачвал нэг яах вэ их үгээл. За одоогийн энерги бол яг тийм ийм л энерги гарч ирж байна. За хүн хоорондын харьцаан дээр болохоор хүн хоорондын харьцаа гэхээс илүү одоо энэ дээр бол хүн хоорондын харьцаан дээр яалтчгүй хүн хоорондын буюу хайр дурлалын харьцаан дээр гэр бүлийн харьцаа энэ дээр бол ерөөсөө тийм гэр бүл бол одоо хэвэн байна. Харин эсрэгээр гэр бүлийн хин нэгэн чинь одоо энэ мөнгө санхүүгийн байдалд магадгүй нэг зуршлуулад гэр бүлийн мөнгө санхүүг энгийн зүгээр одоо хүн хоорондоо тий одоо юу гэх юм хань жилтэйгээ гэр бүлтэйгээ байгаа харьцаан дээр ерөөсөө ямар ч асуудал алгаа гэсэн үг шүү. Ерөөсөө харьцаан дээр асуудал алга. Энд харин хоёулаа гэр бүлээрээ нийлээд хин нэгэнтэй л одоо нэг тийм тий эхлүүлсэн хамттайгийн энэ бизнесийн юм ахаал энэ төгсгөл рүү яагаад гарч ирж байна гэхээр ерөөсөө мөнгө санхүүтэй холбоотой гэж гарч ирж байгаа байхгүй. За тэр нөгөө нэг одоо чиний нийлээ найзлаа одоо юу гэдэг те одоо ингэсэн тэр нэг хин нэгний ах トゥ гийнх нь хүмүүстэй хамтарч эхлүүлсэн бизнес хөлсөн үр дүнд хүрээгүй учраас одоо эндээс ингээд эднээс салыг тусдаагаар өөр өөртөөхөөрөө явж гэдэг юм уу тийм ээ. Энэ нэг тийм ах トゥ хоорондын нийлж бий хийсэн юм. Эсвэл одоо эхнэр нөхрийнхөө хин нэгний тийм одоо ах トゥ тай ч юм уу нэг яг нэг иймэрхүү энерги орж ирээд байгаа энэ дэр гэсэн. Тэгээд нэг тийм юм үр дүн хүрээгүй учраас тэдрээс одоо ингээд нэг өөр өөрсдийнхөө тустай ингээд хийжтэй тэр таахаж хамтарч хийхэд болохгүй юм байна дутхгүй юм байна гэсэн байдалтай. За тэрэн дээрээ шийдвэр гаргаж орж ирэх гэдэг. За одоо тэгвэл тэгээд тэртэй хамтарлаа зогсоё гэдэг. 4-р сарын голлох энерги ерөөсөө мөнгө санхүүн дээр орж ирж байгаа шүү заяа. Бус юм дээр ерөөсөө тэгж онцгойлон хэлэх юм байхгүй. Ямар ч гэсэн одоо тэрнээс болоод гэр бүл дотроо бол муудалцаж маргаад байгаа юм байхгүй. Гэр бүл бол байдгаараа байгаад бие биендээ түшигтэй тулахтай номертой нөлөхтэй байдгаараа байж байгаа байхгүй юу? Хамгийн ойр дотны хүмүүстэй бол бүтэн. Гэхдээ тэрүүгээр дамжиж орж ирсэн хин нэгэнтэй бол зайлшгүй тэнд одоо 4-р сард бол нэг тийм холдож салах бизнесээс хамтрахаа болох энэ төр нэг тиймэрхүү өөрчлөлт орж ирэх гэдэг шиг байна. За тэгээд тэрэн дээр л одоо за чи хэлбэл одоо хоёлаа ингээд ерөөсө болиё гэдгийг яри мари гэсэн нэг тийм яри кодо гэдэг нь болохоор үйлдэл аврахыг хэлдэг л дээ. Үйлдэл хөдөлгөөн болгож тийм одоо ингээд зогсоод байхгүй ингээд үйлдэл авна хичнээн ингээд хэлэхэд хэцүү байсан ч гэсэн одоо ингээд хэлнэ одоо тийм энэ хязгаарыг даваад хэлэхээс өөр ямар ч арга байхгүй гэсэн нэг тиймэрхүү. За тэгээд 4-р сарын мөнгө санхүүгийн байдал дээр дахин өөртөө одоо ерөөсөө дахиж тэгж хин нэгэнтэй хамтарч ингээд зүрх сэтгэл одоо ингээд шархлуулах багтуудтай хамтрахгүй тэрнтэй энэтэй хамтрахгүйгээр зөвхөн өөртөө хоёр биентэйгээ тийм хоёр биенээрээ гэр бүлийнхаа төвшөнд гэр бүлийнхээ төвшөнд л одоо ажил бизнесийнхаа харьцааг хийж мөнгө төгрөгөө одоо илүү их нандинаж тийм гэр бүлийн санхүүгээ мөнгө төгрөгөө илүү их нандинаж ахиж одоо иймэрхүү асуудалд ингэж одоо орооцолдохгүй байхаар хоорондоо одоо тийм ярьж тохиролцоод тэгэл одоо ажлаа одоо
ажилдаа одоо яг юу гэх юм ингээд нэг шаргуу орж ийн л да. Шаргуу ажилч хөдөлмөрлөж эхэлж байна гэсэн үг. Тэгээд нэг ажил амьдралынх нь баланс тэнцвэрээ барьж авахгүй чинь 4-р сард. Тийм. За 4-р сарын нэг ерөнхийн дээр нэг юм гарч ирж шүү. За энэ нэг зураг сэтгэл шархлуулсан байдлыг энэ дээр нэг жоохон дэлгэрүүлж харах юм нь юу вэ гэдгийг нэг харах. Энэ яг юу гэх гээд байна? Ерөөсөө үүнээс хойшгоор яг нэг judgment буюу шудраг байдал тий. Judgment тий. Ерөөсөө ахиж одоо тий түрүүний хэлдэг л байна л да яг л тий. Нөгөө зүүн совин ер нь бол зүүн совин бас нэг өмнө нь бас ингэж нийлж хамтрахад бас жоохон ингээд нэг мэдээлэл дохио маягийн юм ингээд өгөөд байхад тэрийг анзаараагүй гэсэн үг байхгүй юм чи 340 мм тий. Тэгэхээр тэрийг тоохгүйгээр хийснээсээ хамтарснаасаа болоод үндсэндээ бол энд жоохон алдаа гарцсан юм. Одоо энэ салж холтгоос өөр аргагүй болсон мөнгө төгрөг санхүүгийн байдал дээр ингээд нөлөөлсөн байгаа учраас тэр өгжсэн зүүн совин одоо нэг мэдрэмжийг нэг тоогоогүй анзаараагүйгээсээ болж л одоо яг ингээд энэ үндсэндээ зүрх сэтгэлээ шархлуулсан харьцаа гарч ирснийг хэлж байгаа юм байна. Хэрэв эндээсээ 4-р сард тийм ээ тэгж ийм юм эхлэх гэж байгаа бол та онцгойлон яг энэ мессежин дээр за хин нэгэнтэй хамтрах гэж байгаа бол ястаа нэг дотоодын зүүн совин дуу хоолойгоо сонсороо гэдэг шиг та тэгэхгүй бол энэ харьцаа үр дүнд тийм хүрэхгүй бас шархлуулах бас нэг жоохон тийм харьцаа болчих магадгүй шүү гэдгийг хөгжрийн нийт одоо нэг уншлагын нэг энерги бол бас хэлж шүү. Ерөөсөө бүх юм дээр шудраг байдлыг л judgment justice гэдэг аль нь тийм ээ. Justice ерөөсөө шудраг байдлыг илэрхийлж байгаа. Хэн нэг нь хожих тэр хэн нэгэн ашигтай байдлыг үүсгэхийг биш. Шудраг байдал. Тэгээ judgment нь болохоор юу? Тийм дотоодын тийм зүүн совин дуу хоолойг ингээд сонсохыг хэлээд байгаа байхгүй юу? Дараа нь тэгээд ингээд бүүн асуудал ингээд одоо нэрээ тэг хүнд итгэхгүй ч гээд яах вүлээ. За ийм уншлага болж шүү 4-р сарын энерги ерөнхийдөө. Гэр бүлийн тухайд бол их сайхан энерги орж ирж байна. Ажил төрөл дээр нэг жоохон хинд итгэхгүй, хинтээ хамтрах уу, хинтээ хамтрахгүй юу? Яах вэ хөө гэдэг дээр ажил төрлийн байдал дээр жоохон онцгойлон хараад явчмаар юм байна даа л гэж хэлэхээр байна. За ингээд 2-р группийнхний уншлага өндөрлөө. За та энд нэг тийм энэ бол тийм болоод өнгөрч байгаа энергийн гэхдээ 4-р сард тэгээд юу анзаарах гэдэг байгааг тийм анзаарсан байхаа гэж бодно тий. За тэгээд одоо групп болгоны энэ хөдөр хурааж явах орондоо ер нь давтан тот шиг л одоо хэлжсэн дээр юм шиг байна. Хувийн уншлах авахыг хүсвэл та Facebook-ийн Дэги Тарот гэсэн яг одоо энэ YouTube суугтайгаа яг ижлэхэн нэртэй Facebook-ийн пэйж хуудас байгаа. За тийшээ одоо мессеж бичиж холбогдоорой гэж. Тийм пэйж хуудсын линкийг болохоор юун дээр байршуулдаг шүү. Комент хэсэгт байршуулдаг шүү. За 3-р группийн уншлага. За энэ үзэр маань юу илэрхийлж байна вэ? Communication гэж байна. Communication. Ярилцлага халуун долоон дотн одоо тэ чин сэтгэлээ худалсан сайхан ярилцлага болно гэж байна. За тийм үзрийг сонгосон байна. За одоо 3-р группийнхний одоогийн энерги. 3-р группийнхний одоогийн энерги яг юу гэж байна вэ гэдэг.
celebration, transformation, possibilities. Ер нь их сайхан л нэрхтэй баг шиг байна да. За одоохон дараагийн таарах учраас одоо 3 дахь групп ихнэ. Одоогийн нэрээр за жоохон хүнд хэцүү цаг үеудад төгсгөл ирж байна. Одоо удахгүй баяр хөөртэй сайхан тийм энерги орж ирж байна 4-р сард тий. Бүх юм гоё шудраг үнэн харьцаатай. Шудраг үнэн нөгөө болох ёстой юм болдгороо болно гэдэг шиг. Нөгөө хуучин бүхний эхлэл те юмны төгсгөл те альва юмны төгсгөл бол шинэ эхлэлийг авчирдаг, шинэ мөрөөдлийг авчирдаг гэж. Өнөөдрийн яг одоогийн болоогүй бүтээгүй байгаа бүхэн бол өнгөрсөн цагт болоогүй бүтээгүй хэцүү байсан нөхцөл байдал дуусч байна гэж шүү. 4-р сард. Одоо бүх юм өөр энергийн одоо урсгалд орж ирж байна гэж хэлэх гээд шүү бүр. За 4-р сар. Одоогийн нэрэг дээр одоо бас мөрөөдөлтэй болоод тийм ээ. Нэг яг энэ 10-ын sword гэдэг ten of sword үзэр юу илэрхийлэх юм гэхээр одоо саяхныг хүртэл бүр ерөөсөө үнэхээр хүнд чанга хэцүү байсан одоо өстө баг танд нөгөө баяр хүргье гэдэг шиг хэцүү бүхнийг ардаа орхиод гарч ирж байгаа энерги байгаа байхгүй юу? Одоо 4-р сараас эхлээд юм өөрчлөгдөнө гэж. Тийм, та хүсэл мөрөөдөлтэй болно. Хуучин нөгөө нэг шоконд оруулсан одоо тэнцвэр алдуулсан асуудлуудыг зүгээр одоо нөгөө тэмцээд орхихыг бүр өөрөөсөө нэгсэндээ урагшаа хараад болохна гэсэн үг шүү. За 4-р сар дээр өөр боломж, сонголт, за өөр одоо юу гэх нэг хийх мөрөөдлүүд одоо би тэгнэ, одоо би ингэн гэсэн тийм гоё одоо зоригтой болж байна гэсэн үг. За одоо хүн хоорондын харьцан гэдэг нэг 4-р сарын хүн хоорондын харьцаа яг ямар байна? Ямар ч ихсэн хүмүүстэй зүгээр нөгөө хуучин болвол одоо нэг өөрөө шархтаагаад хүнд ч үгээ хэлж чаддгүй байсан бол одоо бол чаддаг зоригтой болж байна гэсэн үг шүү. За хүн хоорондын харьцаа энэ бас гарах гээд байгаа юм байна. За одоо таны тэр нөгөө нэг сул дорой ч юм уу өөртөө итгэлгүй ч юм уу нэг жоохон тийм байсан байдлууд ер нь өндөрлж байна гэдгийг хэлэх гээд байна л да. Та одоо ёстой гоё хүчтэй 4-р сараас гоё хүчрхийг энерги орж ирж байна. Ер нь өөртөө итгэлтэй болж байгаа энерги орж ирж байна. Мөрөөдөлтэй болж байгаа энерги орж ирж байна. За одоо юун дээр ажил төрлийн байдал дээр ажил төрөл мөнгө санхүүгийн байдал дээр 4-р сар 3-р группийн явд ямар сар болох вэ? Ёстой нэрээ нөгөө төрөл арилжна гэдэг шиг юм болох гээд байна л да. Хайраар дүүрсэн, бялхсан, мөрөөдлөөр дүүрсэн гэрнээр хүн нөгөө нэг шал өөр нөгөө за ажил төрөл мөнгө санхүүгийн байдал дээр ажил төрөл мөнгө санхүүгийн байдлын 4-р сар.
За ойлгомжтой. За. Одоо уншлагаа эхэллээ тийм. Дундуур нь бас ерөнхий үзрийн энергийг бол 5 6 за хэлэл явлаа л да тийм. Энд бас нөлөөлж орж ирж байгаа юм байна. За одоо ганцхан ширхэг үзэр гаргах чингуудаа эхэлнэ. За ажил төрөл мөнгө санхүүгийн байдал дээр 3 дугаар группийн хинэ. Вау, happy гэж штэ бүр ад жаргалын хөзөр гарч ирлээ. За ингээд уншлаганд орно одоо. Окей. За таны одоогийн энерги дээр түрүүн танд хэлсэнтэй. Та өнөөдрийг бүр 4-р сарыг хүртэл, бүр саяхныг хүртэл, 3-р сарын төгсгөл хүртэл ер нь бол танд үнэхээр тийм амар байгаагүй. Та бүрөөсөө маш олон юмыг үзэж туулаад хэцүү байсан гэдгийг бол гаргаж ирээд байгаа байхгүй. Гэхдээ одооноос та өөртөө итгэлтэй, аз жаргалтай. Ягаад гэвэл таны энергийн төвшин өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Энд нэг юмыг ойлгох хэрэгтэй. Юу өөрчлөгдсөн? Таны энерги өөрчлөгдсөн байхгүй юу? Таны нөхцөл байдал одоогийн байгаа бүх юм чинь өөрчлөгдөөгүй. Яг хэвээр та байдаг гэр орондоо байдаг газараа ингээд байж байгаа. Гэтэл та юу өөрчлөгдөж байгаа? Таны энерги нэгсэндээ бүтэн цикл яваад 1-ээс 10 хүртэл явлаа. 7 8 6 7 8 9 амар хэцүү. Хүнд бүр хүнийг үнэхээр бүр ингээд хэцүү болгодог. Амьдрах удахгүй юм шиг болтол нь гэж дордуулдаг гэсэн үг. Тийм циклийн та төгсгөлд нь ирчээд байгаа байхгүй одоо. Яг одоо төгсгөлд нь ирсэн. Дуусч байгаа. Тэгэнгүүт танд одоо болохоор юу орж ирж байна гэхээр нэгсэндээ та 10 үе шаттай шалгалтыг даваад дууссан гэсэн үг. Тэгэнгүүт танд одоогийн байдлаар 4-р сараас эхлээд юу орж ирэхээр танд мөрөөдөл, танд эерэг энерги, та юмыг нөгөө юм дотор тойрогтон ингээ хардаг биш те, нэг юм жижиг ингээд хүмүүс одоо чи одоо өөр ингээ штэ нэг энэ годомжаар дүүрээ ингээд хүмүүс явж ирэхэд та дунд нь ингээ явж ивэл нэгсэндээ ингээд тэр хүмүүсийг нөгөө чиний цаана хэдэн хүн байгаа тэр орчинд нийтээрээ одоо нэг хэдэн хүн явж байгааг ерөөсө харахгүй штэ. Өөр нь бол те өөр тойрог дунд нь яг энэ дунд нь явж байгаа учраас. Тэгэхээр одоо яг та яах гээд байна вэ гэхээр дээрээс харах гээд байгаа байхгүй юу? Дээрээс харуул энэ би энд ингээд дунд нь явж исэн бол харахгүй байсан нөгөө энд чинь нэг нийтдээ нэг юм 20 хүн явж исэн юм байна штэ гэдэг юмыг цонхон дээрээс харахаар бүр 23 яг 24 хүн явж исэн байна гэх жишээ нь ингэж тод харах гээд байгаа байхгүй нэгсэндээ таны харах өнцөг өөрчлөгдсөн гэсэн үг. Нэг саяын энэ жишээгээр юу хэлэх гээд байна нөхөр. Та дээрээс таны энергийн өөрчлөлт өссөн. Та нэгсэндээ хар бараан хүнд энергис гэрэл гэгээтэй цайвар энерги рүү орж ирж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт та өндрөөс юмыг хардаг шиг энэ шоу энэ те бүргэд энэ айхтар хурцнууд те юмыг өндрөөс хардаг бүргөөс харахгүй байдгүй гэсэн шүү дээ. Тэр алсын 1000 метраас ч тэр газар гүйж явах болгоныг харддаг гэсэн шүү дээ. Тэр шиг таны одоо нэгсэндээ зүүн бэлэг за одоо ингээ бүх юмыг нэг бодитоор харах чадвар нэг юмнууд ингээ нэгсэндээ энергийн төвшөнд өөрчлөгдөж байгаа гэсэн үг байхгүй юу? Яагаад тийм учраас яагаад ингэтэл ингээ таныг ингээ өнөөдөр хүртэл ингээ заваагаад ингээ нэг таныг бүр ямар хүнд хэцүү байдалд оруулсан бэ гэхээр эцсийн бүлэгтээ таны харах өнцгийг өөрчлөх. Та тэгэхгүй бол өөр хүн болохгүй хүн байгаад байсан нэгсэндээ. Тэгэхээр өөрийнхөө нөгөө нэг хинч биш болоод за би гэд баг амьдралд бууж өгж байгаа байхгүй юу? Тэгээ бууж өгөхөр хүнд нөгөө тэмцэл байгаад өдрөөс ийм 10 дугаар төвшөнд ирэхгүй байхгүй, ирдэггүй юм угаасаа. Нэг өсөндөө энэ хорвоодлын бодит байгаа байдал бүх юмд бууж өгж гэнэ гэсэн үг. Буугаад өгсөн хүн юмыг өөрөөр харж эхэлдэг байхгүй юу? Энийг бууж өгч чадахгүй буугаад өгч чадахгүй тэмцээр байгаад бас явждаг болсод байна л та ер нь бол.
буугаад өгцөн хүн энд гэрэлгээгээд ирээд ирдэг байхгүй юу юм бол. За. Тэгэхээр таны энэ бол маш их тийм чухал цаг үе байна таны хувьд. Маш их чухал. Эндээсээ та шин зам дээр гарахдаа мэдээж нэлээд өмнөхөөс өөр хүн болсон байгаа. Тийм. 4-р сараас эхлээд та шал өөр хүн болсон байгаа. Таны бодол, таны зорилго, таны үйлдэл тий та шал өөр хүн болсон байгаа. Та жишээ нь хуучин болвол одоо ингээд хүмүүст ингээд одоо янз бүрээр ингээд хэлүүлэхэд эргүүлээд нөгөө нэг тэр улсуудад өөрийгөө илэрхийлээд хэлж чаддгүй зөвхөн өөрийгөө шархлуулаад үлддэг юм тий. Тийм хүн байгаадсан байгаа байхгүй юу? Гэтэл одоо танд юу хэлэх вэ? Та зөвөр яана вэ гэдэг ингээд өөрийгөө чөлөөтэй илэрхийлээд нэгсэндээ өөртөө итгэх итгэлтэй болсон. Одоо нэгсэндээ уланд нь тултал нь унаад үдцсэн хүнд нөгөө нэг алдах юм байхгүй гэдэг шиг айх чинь байхгүй, алдах чинь байхгүй гэдэг шиг тийм энерги урж ирж байгаа байхгүй юу? Нөгөө энээс цааш унах газар байхгүй тий гэдгийг мэдсэн учраас. Тийм болохоор одоо яг юу болж байна вэ гэхээр зөвхөн өөрийнхөө сэтгэн, өөрийнхөө бодно, өөрийнхөө боломжуудыг өөртөө авчирна. Хуучин энд магадгүй хин нэгэн намайг яачих байх гэд нөгөө нэг итгэж хүлээдэг байсан бол одоо боломжийг би өөрөө бүтээх юм байна. Миний хүслийг би биелүүлэх хүн ерөөсөө би өөрөө юм байна энэ гэдэг ингээд ойлгочод байгаа. Ойлгоно гэсэн үг. 4-р сард танд тийм энерги орж ирнэ. Ямар ч гэсэн хүн хоорондын харьцаан дээр юу болж байна гэхээр өөрийгөө баг нэг бусдыг шоконд ортол нь өөрийгөө хамгаалж илэрхийлж ийн гэсэн үг. Өмнөх нэг чи биш болоод байна гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор танд айгуу гоё тийм одоо магадгүй мөнгө санхүүгийн тал дээр ч гэсэн тийм 7-гийн пентаклс, 9-ийн пентаклс гэдэг эдгэр чинь болохоор мөнгө санхүүг илэрхийлэхгүй л энэ хүн хоорондын харьцаан дээр үзэж байгаа учраас та нэгсэндээ таны хүсэл биелнэ гэсэн үг байхгүй юу? Та хүмүүстэй харьцах харьцаан дээр өөрийнхөө хүслийг биелүүлж харьцана л гэсэн үг. Одоо нэг хин нэгний хэлснээр нэг гүгэдэдэг ч юм уу нэг тий одоо нэг тиймэрхүү нэг өөрийгөө мэдж байгаа хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг өөрийнхөө ингээ яадаг шүү дээ одоо жишээ нь. Тэрэн шиг хуучин бол хүнд ингээл дуугаал хэлж чадахгүй зарагдаад явдаг байсан бол одоо бол тийхгүй хэлнэ л гэсэн үг. Жишээ шүү энэ жишээ. За хүн хоорондын харьцааны энерги тэр байна. Тэгэхээр таны тэр суул дорой байсан байдал энд дайт үзрээр бол нэгсэндээ төгсгөл болж байгаа байхгүй. Төгсгөлийн эхлэл юм төгсөөд шинэ эхлэл ирдэг. Тэгэхээр таны шинэ хувилбар 4-р сард гарч ирж байгаа. За одоо болохоор ажил төрлийн байдал дээр дэлгэсэн үзрүүд маань энэ байна. Тэгэхээр та яг ажил төрлийн байдал дээр яг яах гэж байна вэ гэхээр та жинкнээсээ би яг юунд дуртай хүн, би яг юу хийх ёстой хүн гэдэг юм а. Энд одоо таны шинэ нөгөө нэг 19 word дат хоёр чи хоёулаа баг нэг утгыг илэрхийлж байгаа байхгүй юу? Энэ хүнд хэцүү байх цаг үедээ та нэгсэндээ чин сэтгэлээсээ би гэж хэмбэ? Би яг юунд дуртай хүн бэ? Юу хийх ёстой хүн юм болоо гэдэг дээр их бодсон гэсэн үг. Тэгэнгүүт одоо та мөнгө олдгүй яадаг гэдг нь ерөөсөө хамаагүйгээр зөвхөн өөрийнхөө дуртай ямиг хийж эхэлье гэдэг ингээд 4-р сард тий. Тэрнийхээ одоо ингээд би одоо ингээд юу хийх нь одоо хүмүүс намайг юу хийж байгааг ойлгохгүй байх нь хамаагүй. Харин би өөрөө ийм л юм хиймээр байна гэдэг юмныхаа төлөө нэгсэндээ үйлдэл хийж эхлэх гээд байна. Өөртөө маш итгэлтэйгээр шүүгэр.
Яагаад гэвэл тэрэнд бүр нэг хүн дуртай юм хийхэр нөгөө цуцдаггүй, ядардаггүй гэдэг шиг тэрэнд баг нэрээ нойр хойлгүй тэрнийхээ төлөө ингээд ажилч хөдөлмөрлөх гээд байна л да. Дуртай юм хийж өөр амжилтанд хүрэхин тулд. Тэгэхээр яг тэр чиглэлдээ болохоор танд юм каризма буюу нэг юу байгаа байхгүй юу? Амжилтанд хүрэх энерги 4-р сард угаасаа байна. Эсвэл та энд ингэж хэцүү байх үедээ нэгэсэндээ нөгөө барьж авч хийж чаддгүй байсан юмнуудаа нэг ихлүүлэл дөнгөж орхицсон байсан юм уу? Тэр юмнуудаа дахин барьж авч одоо өстө жинхэнэ амжилтанд хүртэл нь хийнэ л гэсэн үг. Яг л тань энэ тэр нэг бодоод хийгээд ингээд нэг ихлүүлж чад орхиол цаашаа ихтгэл дутаад ийм цаг үед ийм энерги дээр хүн юм үргэлжлүүлж чадахгүй л дээ. Өөртөө итгэлгүй юм чинь чадахгүй байхгүй. А гэтэл одоо танд 4-р сараас эхлээд юу орж ирэх вэ гэхээр өөртөө итгэх итгэл ороод ирж байгаа учраас за одоо л нөгөө нэгнийхсэнтэй цаг нь ирж байхгүй юу? Нөгөө хийх ёстой юмны чинь цаг нь. Танд ирч хүчинд байна, энерги нь байна, дуртай юм одоо нөгөө дуртай хийх хүсэл нь байна. Энэ л одоо 4-р сард яг таныг ерөөсөө тийм удаан хугацаа бас орхооргүй байгаа. Ягаад гэвэл энд та эхлэлийн тавьсан байсан байж магадгүй байх гэдэг байгаа. Ер нь бол тэгэл нөгөө нэг өстой энерги эрчим хүч янз янзын юм дутаад байсан учраас үргэлжлүүлж чадахгүй байгаад байсан юмда зориг шулуудад хийж эхэлж байна л гэсэн үг. А тэгэнгүүт асар хурдан үр дүн төрөхээр ягаад гэвэл тэр нэг онцлог нь. Нэгс зөв юм барьж авцсан хэрнээ итгэлгүйгээсээ болоод зогсоод байсан юм чинь л одоо 4-р сард одоо өстой жинхэнэ нөгөө нэг ирээдүрөө өөрөө чинь амжилтанд хүргэх одоо тэр зөв зам дээрээ гарч ийна гэсэн үг байхгүй нараа. Зөв замыг нь зааж өгöd байгаа байхгүй юу? Ийшээ бол биш шүү. Тийшээ бол биш шүү. Зөвхөн энэ зам руу шүү гэж зааж өгöd. За тэгэхээр энэ бол таныг амжилтанд хүргэх бас хүслийг чинь биелүүлэх ажил төрөл мөнгө санхүүгийн энерги байна. Энэ нь зөвхөн дуртай юм ахэр та дуртай нэг та хамаагүй шүү дээ одоо төрийн байгууллага хаач байна газар ажиллаж ирэхэд дуртай салбар одоо юу юм ямар ч гэсэн таныг нэг тийм та тэр газарт дуртай л гэсэн үг. Тийм. Заавал хэн нэгэн бүтээлч хуваар ажиллах алгагүй байхгүй юу? Гэхдээ та тэрэнд үнэхээр татагддаг дуртай салбар чинь ч юм уу дуртай хэсэг чинь хилдэс чинь юу байдیں۔ Тий. Да тэнд ажиллах юм бол та бүр цаг хугацааг ингээд яасан ч хамаагүй энд хайш энд бол амжилтанд хүрнэ гэдгийг мэдж байгаа учраас тийм мэдж байгаа учраас тэнд бол та цагаа зарцуулаад одоо ажилласан ч урам зоригтой ажиллахаар байгаа байхгүй юу? За тэгж таны хүсэл биелэх гээд байгаа нэг тийм 4-р сарын энерги байна. Энд чинь нэг онцлог нэг юм байна шүү. Ганц анхааруулаад хэлчих юм. Энэ хүсэл мөрөөдөл зорилго чинь хүрэхийн тулд танд нэг тийм хааны энергитэй сайхан сэтгэлтэй эрэгтэй хүн тус болж магадгүй шүү гэдгийг нэг санаад аваарэ гэж. Та ямар хүүсний хүн байсан ч хамаагүй нэг тийм сайхан сэтгэлтэй эрэгтэй хүн. Нэг хүнийг нэг ойлгохыг хичээдэг нэг тийм тий. Ягаад гэвэл энэ хүн өөрөө зөвхөн дуртай юм хийж амжилтанд хүрсэн хүн учраас таныг бас дуртай юм хийхийг ойлгох хүн байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрөө бол дуртай юм хийгээд амжилтанд хүрсэн хүн. А тэгэхээр тэр хүн таныг мөнгө санхүү ажил төрлийн байдал дээр бас танд одоо нөгөө зөв зам дээр гарахт чинь туслах хүн байх гэдэг байна гэдгийг хэлж өгөх гээд байна. За ингээд өнөөдрийн уншлага өндөрлөө. За хэрв та хувийн уншлага авахыг хүсвэл одоо Facebook-ийн яг Дэги Тарот гэсэн яг ижлэхэн одоо миний YouTube чаналтай адилхан пэйж хуудас байгаа. За тийшээ мессеж бичиж холбогдож болно. Ер нь комент хэсэгт YouTube-ийн комент хэсэгт юугаа байршуулдаг. Линкээ Facebook-ийн пэйж хуудасны линкийг би байршуулад явдаг шүү. За тэгээд яаж холбогдох вэ? Яах вэ гэдэг хүмүүс маань ингээд одооноос уншлаг болгоны төгсгөлд ер нь хилчээд бай да. Тэгээд нөө чатанд хариу өгөх янз янзын юм чи бас их цаг орох юм уу?
цаг хүрэлцэхгүй гэж нэг юм байна шүү. За ингээд Торикото гэдэг шиг ганцаараа яриад байлгүй юугаа дуусгая тий. За баярлаа. Баяртай. За амжилт хүсье бүгдээрээ.